Сэмэцано аминана тэгээд маш удаан хугацаанд бичлэг хийсэнгүү энэ удаагийнхаа бичлэгээрээ inner child буюу дотоод хүүхэд гэж яг хэм бэ? Хүн яагаад өөрийнхөө дотоод хүүхдийг хайрлах ёстой юм? Ерөнхийдөө дотоод хүүхэд гэх юм л ихэнх хүмүүс жоохон буруугаар ойлгох гэдэг нь шүү дээ. Миний хүүхэд нас юм болов? Аль эсвэл яг миний дотоод сэтгэл юм болов? Яг дотоод хүүхэд гэхээр эсвэл миний трама юм болов гэх мэтчлэн байдлаар ойлгох гэдэг. Тэгвэл дотоод хүүхэд гэж юу вэ? Хэрхэн яаж дотоод хүүхдийнхээ гэмтлийг нь эмчлэх вэ? Мөн дотоод хүүхдийнхээ гэмтлийг эмчлэхгүй байснаар амьдралд чинь яг яаж нөлөөлөх вэ гэдэг талаар энэ бичлэг дээрээ дэлгэрэнгүй хүргэе. Дотоод хүүхэд гэдэг нь ерөнхийдөө хүний дотоод ухамсарын нэг хэсэг гэж хэлж болно. Хүн хүүхэд наснасаа авсан тухайн мэдрэмж бүрээсээ шалтгаалаад дотоод хүүхдэд гарч ирж байгаа трама, нөлөөлөл нь өөрчлөгдөж эхэлдэг. Тэгэхээр хүн тгээс 7 наснд тодорхой хэмжээгээр тухайн хүүхэд насныхаа суур хүмүүжлийг ингээд авдаг байх нь л дээ. Тэгтэл тухайн үед авж байгаа тэр хүн мэдрэмж, сэтгэл хөдлөлөөсөө шалтгаалаад үлдсэн амьдралдаа яг ямар хөө сэтгэл зовнилтай, ямар хөө трама айдастай, ямар хөө үзэл бодолтой байх вэ гэдэг ерөнхий суурин тавигдчихдаг гэж хэлж болно. За жишээ нь ингээд Рапунзель дээр авъя л та. Рапунзелийн ээж нь за хэрвээ чи энэ цамх газ гарах юм бол чамд аюул тохиолдсон шүү. Тийм учраас цамх газ гарч болохгүй. Цамх газ гарах болгонд надад үргэлж хэлж байгаарай. Яагаад гэх юм бол цамх газ гарахад бусад танихгүй хүмүүс чамд аюул занал учруулна. Би үргэлж чамайг хайрладаг. Би үргэлж чиний ээж чинь байх болно. Тийм учраас миний үг үргэлж л үнэн байна гэж охиндоо итгүүлдэг. Тийм учраас Рапунзель үсээ ингээд зөндөө хургалсан байдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө ерөөсөө цамх газ гарах оролдлого нэг ч хийдэггүй, нэг ч хийж байгаагүй танихгүй хүнийг орж ирэх хүртэл. За яагаад вэ гэхээр хүүхэд байхаас нь эхлээд тэр хүнд би чиний ээж чинь миний үг бол хамгийн зөв үг. Чи эндээс гарч болохгүй, эндээс гарах юм бол аюул чамд тохиолдно. Би чиний ээж ч учраас би чамайг хамгаалаад чамд үннийг хэлж гин гэдэг ухамсарыг дотоод хүүхдэд нь өгсөн байсан гэсэн үг. Тийм учраас яг л тэр мэдрэмжээрээ би цамхаас гарах үед л аюул надад тохиолдох юм байна гэдэг мэдрэмжийг авснаас болоод яг тэр айдсаараа яг үлдсэн хэдэн жилжингээ ингээд амьдарч байсан. Тэгэхээр танд яг ийм дотоод хүүхэд чин мэдрэгдсэн ямар мэдрэмж байдаг вэ? Ямар айдас байдаг вэ? Ямар трама байдаг вэ? Хэрвээ танд тэр бүх мэдрэмжүүд чинь байгаад та тэрийг эмчилж чадахгүй байгаа бол энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. Тэгвэл одоо яг надаас яаж миний дотоод хүүхэд гэмтэлтэй байна уу үгүй юу гэдгийг мэдэх вэ гэж асуумаар санагдчихна уу? За хэрвээ би байсан бол тэгж асуумаар санагдах байсан. Тийм учраас хариулцгаая. Хамгийн эхлээд шүүмжлэлт хит мэдрэмтгий байгаа бол өөрөөр хэлэх юм бол хэн нэгэн хүн таныг чи ямар өөртөө итгэлгүй юм бэ? Чи чадахгүй юм байна штэ. Чи яагаад энийг ингэж буруу хийж байгаа юм бэ? Чи дахиад алдсан юм уу гэж хэлэх болгонд тэр бүх зүйлд хитрхи сэтгэл хөдлөлөөрөө хандаж, уурлаж, уцаарлаж яг тэр шүүмжлэлийг мэдэргээр хүлээж авах. Намайг жоохон байхад яг надад тийм зүйл тохиолдчихсон. Юу вэ гэхээр чи ямар том нүүртэй юм? Чиний толгой чи яагаад ийм том юм ч юм уу те? Би нөгөө айгүй хацартай байсан байхгүй юу? Тухайн үед угаасаа хүүхдийн чинь хацартай л байна шүү дээ. За яг тэр мэдрэмжээс болоод би өөрийнхөө царайнд бүр ингээд амар дург болчихсон. Яг миний өсвөр насн дээр гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө нэг хүүхэд өөрийнхөө inner child-ыг эдгээгээгүй байх үедээ хин нэгэн хүнээс шүүмжлэлтэй үгийг сонсоход тэрэн дээр шүүлтүртэй хандаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл энэ хүний л зөв юм байна. Үнэхээр л би те том толгойтой, царай муутай, эможи шиг царайтай хүн юм байна гэж боддог ч юм уу те. Гэх мэтчлэн альсэл үнэхээр л би өөртөө итгэлгүй юм байна. Энэ хүний л зөв юм биш те. Яг ингэж боддог бодол. Хоёрт нь байнга зөвшөөрөл, магтаал хүсэж олны дунд байхыг хитрхи хэрмэлцэх. Өөрөөр хэлэх юм бол хитрхи сайн хүн байх гэж хичээх, хитрхи төгс байх гэж оролдох. Би хараалын үг хэлдэггүй. Би уудаггүй, би татдаггүй. Би найзуудтайгаа шоу цэнгийн гэж явдаггүй. Яагаад гэвэл би амар сайн хүүхэд. Би бүр аав ээж хоёрын те айгүй сайн охин. Би байнгын номын санд суудаг, би байнгын хичээлээ хийдэг. Окей? Яг ийм байсан байхгүй юу би. Гэтэ би одоо нэг амар хараалын үг хэлээл тэгээд дэдгүү л те. Гэхдээ яг
энэ надад юуг мэдрүүлсэн бэ гэхээр би өөрийгөө зөвхөн сайн гэдэг зүйлдэл ингээд оруулчихж байгаа байхгүй юу. Хараалын үг хэлэхгүй байх нь сайн, арх уухгүй байвал сайн, тамхи татахгүй байвал сайн, хичээлээ хийгээл байвал сайн, тэ ээж аавдаа туслаад байвал сайн. Яг ийм хэлбэрт оруулсан гэсэн үг. Тэгтэл яг үнэндээ сайн гэдэг зүйл надад өөрөө бас таалагдж байгаа юм уу? Сайн байх нь надад таалагдж байгаа юм уу? Би нийгэмтэй харилцаа үүсгэхгүй номын санд өдөржин суугаад байх нь надад таалагдж байгаа юм уу? Тэнгүүд хүн inner child-а эдгээхгүй байгаа нь ямар мэдрэмж төрүүлдэг вэ гэхээр хүн болгонд таалагдахыг хичээдэг. Хүн болгонд би хамгийн мундаг байх, би хамгийн сайн байх, би хамгийн шилдэг байх. Гэтэл тэр чин өөрт чинь таалагдахгүй байвал тийм байх албагүй байхгүй юу? Гуравт нь орхигдохоо сайх. За энэ бол хайр дурлалын асуудал дээр маш их гарч ирдэг. Хүн орхигдохоос айгаад эхлэхээр л нөгөө хүндээ бүхнийг зориулдаг, бүхнийг өгдөг. Бүр ингээд надаас сайн хүн чамд гарч ирэхгүй шүү гэл ингээл зориулаад лээдэг. Тэгэд ингээд орхигдонгууд ямар мэдрэмж мэдрэх вэ гэхээр би бүх чадлаараа хайрлсан байхад яагаад энэ хүн намайг орхиж вэ? Би бүх чадлаараа ингэсэн байхад яагаад энэ хүн надад ингэж хандав? Гэтэл яг үнэндээ орхигдсноос айснаасаа болоод өөрийгөө орхисон байгаа байхгүй юу? Тийм үстэй. Яна би энэ хүнд хаягдчихгүй дээ гэж айснаасаа болоод тэр хүнд хамаг зүйлээ зориулсаар хагаад өөртөө авч үлдэх зүйлээ авч үлдээгүй гэж хэлж болно. Татаад яг тэр хүүхдийн чинь трама идэгрээгүй байгаа учраас энэ мэдрэмжэн дээр нөгөө хүндээ бүх зүйлээ зориулаад байна гэсэн үг. Дөрөвт нь өөрийгөө доогуур үнэлэх. Энэ бүр ингээд эмгтээчүүд дээр бүр маш их гарч ирдэг. Одоо эрэгтэй хүн бол яаж ч гэсэн өөртөө амар ихтэй гэж ярьдэн шүү дээ. Тэгтэл эмгтэй хүн өөрийнхөө гадаад байдлаар хараад өөртөө байгаа зүйлээ хардггүй заяа. Тэр зүйлсээс болоод юу ч хийсэн ийм хангалтгүйгээр мэдэрдэг. Би угаасаа чадахгүй штэ. Би угаасаа муу штэ. Магадгүй аав ээж хоёр ч муудалцахад надаас л болж муудалцлаа. Гэтэл яг үндэ тэр хүмүүсийн муудалцж байгаа чинь чамтай ямар ч хамаагүй байхгүй эцээц. Тэгтэл хүн ер нь тэгж бодд юм байлээ. Ялангуяа эмэгтэй хүн. Надаас болж тэр хүмүүс муудалцлаа. Надаас болж инглээ. Надаас болж тэр хүн надаас саллаа. Надаас болж би яг энэ мэдрэмжийг авч инглээ. Зүр бүх буруутан дээр өөрийгөө одоо ингээд тогтчдаг гэж хэлж болно. Тийм учраас өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь ийм өндөр байж байгаад ингээд доогуур орчиж байгаа хгүй. Эмэгтэй хүн ялангуяа өөрийгөө доогуур үнэлэх тусам яадаг вэ гэхээр хин нэгэн хүн чамайг ингээд дээгүүр үнэлэл эхлэв штэ. Чи ямар хөөрхөн юм бэ гэхэд л тэр хүний үгэнд шууд уярч эхэлдэг. Яагаад тэгэхээр чи өөрийгөө хөөрхөн гэж боддгоо болохоор. Яагаад тэгэхээр хин нэгэн хүн зүгээр л чамд цэцэг өгөхөд вау цэцэг өгч ийн гэж бодож эхэлдэг. За яагаад гэвэл чи өөрийгөө цэцэг авах хэрэгтэй хүн гэж боддгоо болохоор. Тэгэхээр эмэгтэй хүн ямагт өөрийгөө дээгүр үнэлэхийн тулд дотоод хүүхдээ идэх хэрэгтэй. Дотоод хүүхдээ яг яаж идэх ёстой вэ гэхээр би угаасаа авах хэрэгтэй штэ. Би угаасаа хичээж байгаа штэ өөрийнхөө төлөө. Энэ хүмүүсээ муудалцж байгаад би яг ямар хамаатай юм те? Би хамаатай биш штэ. Энэ хүмүүсийн өөрсдийнх нь л сонголт штэ. Яг юу гэж болно. Гэтэ бити бүх юм дээр ингэж өөрийгөө буруутгаарай. Тэр чин сайхан сэтгэл биш шүү. Тэр чин зүгээр л тэнэг зан гэсэн үг. Хамгийн сүүлд нь сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд маш хүндрэлтэй байдал үүсгдэг. Одоо жишээлх юм бол нэг юм тогтворгүй сэтгэл хөдлөлтэй хүмүүс байдаг штэ. Би яг тиймсэн баггүй юу? Дээрээс нэхрийн ордыг чилэхүү бүр. Тэгээд эхлэхээр яг яадаг вэ гэхээр би яг юу хүсэж байгаагаа мэдэхгүй байна. Би чамтай хамт байх уу, хамт байхгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Би зүгээр яг яамаар байгаагаа ерөөсөө мэдэхгүй байна гэдэг юм өөрийнхөө сэтгэл хөдлөлийг сонсож чадхаа болчдөг. Тэгтэл энэ яг юутай холбоотой байсан бэ гэхээр ерөөсөө миний орттой холбоотой байгаагүй байхгүй юу? Зүгээр л би өөрийгөө мэдэрч чадахгүй, өөрийнхөө дотоод хүүхдийг би яг юу хүсэж байна те? Тэр 6 настай байсан Амирлан гэдэг охин, Ами гэдэг охин яг юу хүсэх байсан бэ? Яг ийм доктортой харилцаанд байхыг хүсэх байсан уу? Байхыг хүсэхгүй байх байсан уу? Тэг ийм хүнтэй хамт баймаар байсан уу? Баймааргүй байсан уу? Ийм улсад амьдрмаар байсан уу? Амьдрмааргүй байсан уу? Тэрийгэ мартчихдаг гэж хэлж болно. Тийм учраас яг зүгээр л ийм үед өөрийнхөө тэр жоохон байсан хувилбар руу очиод би яг юу хүсэх байсан бэ? Би яг юуг авмаар санагдах байсан бэ гэдгийг бодох нь хамгийн чухал юм байлээ.
За эдгээр бүх шинж тэмдгээс хэрэг 2 3 ч юм уу те танд байгаад байх юм бол дотоод хүүхдтэйгээ заавал ярилцаж ангаах хэрэгтэй. Тэгвэл мэдээж би танд яаж дотоод хүүхдтэйгээ ярилцаж өөрийгөө ангааж, эмчилж, өөрийгөө хүндэлж, үнэлж сурах вэ гэдэг талаар үргэлжлүүлээд хэлнэ. Хамгийн нэгдүгээр алхам нь болохоор өөрийнхөө эцэг эх байх. За эцэг эх чинь чамтай гоё харьцдаг байж болно, муухай харьцдагч байж болно. За гэтээ тэр чинь юусаа хамаагүй. Тэр бол зүгээр тусдаа асуудал, гэр бүлийн чинь ингээд тусдаа асуудал. Өөрийнхөө эцэг эх байна гэдг нь яг юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн аюулд орлоо гэж бодъё жишээ нь. Магадгүй би тамхи татдаг болчлоо. Гэтээ би татдаггүй л дээ. За тэгтэл юу гэж бодох вэ гэхээр хамгийн түрүүнд хэрвээ би өөрийнхөө эцэг нь байсан бол би үүнийг хүүхдтэй зөвшөөрөх байсан уу? Би яг юу гэж хэлэх байсан юм? Тэгээ миний охин болно шүү дээ, тамхи татаж дайггүй шүү дээ гэж хэлэхгүй байх гэж би бас бодож байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр эрүүл мэндэд муу шүү дээ. Гэтээ би чамайг зэмлэхгүй. Яагаад вэ гэвэл энэ бол чиний сонголт. Хэрвээ чи урт удаан хугацаанд аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа бол энэ зуршлаа хаях хэрэгтэй, болох хэрэгтэй. Магадгүй чи тэрийг хүсэхгүй зүгээр одоогийнхоо нөхцөл байдалд жаргалтай баймаар бол энэ бол ингээд чиний өөрийн чинь сонголт. Чи өөрөө шийд гэх сонголтыг өгөх байсан. Яг л энэнтэй адилхан. Өөрөө өөртөө хариуцлага хүлээж, өөрөө өөрийнхөө дотоод хүүхдтэй ярилцаж, за би энэ жижигхэн аймаг гэдэг охины эцэг эх нь байсан бол би яг яах байсан бэ? Би яг энэ хүмүүстэй найзлуулах байсан уу? Би яг энэ зуршлыг нь дэмжих байсан уу? Би яг энэ сонголтыг нь хүлээн зөвшөөрөх байсан уу? Би энэ найз залуу найз охиныг нь те үнэхээр чамд тохирч шүү гэж би зөвшөөрөх байсан уу? Яг тэр мэдрэмжээр сонголтуудаа хийх ёстой. Чиний дотоод хүүхэд чинь уйлж байна гэсэн үг. Чи яагаад ингэж байгаа юм бэ те? Тим зүйл хүсэхгүй штэ яг үнэндээ гэд. Тэгэхээр дотоод хүүхдээ уйлуулахгүй тулд яах ёстой вэ гэхээр өөрийнхөө үнэхэрийн гамтайгаар хайрлж би эцэг их нь байсан бол би яг яах байсан бэ гэдгээ бодох хэрэгтэй. Хоёрт нь болохоор дотоод хүүхдээсээ итгэлийг олж авах. Өөрөөр хэлэх юм бол итгэл гээл тэгэхээр одоо бид нар бодож байгаа шүү дээ. Яг юу итгэл, юу ярьдаа гэд. Магадгүй 30 хүрсэн хүн байлаа, 25 хүрсэн хүн байлаа гэд ингэ бодъё л та. Тэгтэл энэ хүн амьдралынхаа туршид өөрийнх нь дотоод хүүхэд нь ерөөсөө шоу цэнгэнийг хүсэхгүй. За магадгүй одоо амьдарч байгаа найз залууг нь те наад хүн чин буруу хүн байшгүй, болохгүй байшгүй гэд хилээд байхад тэр хүн зөрүүдэлж амьдарсаар байсан бол тэр дотоод хүүхэд чамд итгэхээ болцсон байгаа байхгүй юу? Яг үнэндээ. Одоо те ус би юу гэж хэлсэн чи сонсдоггүй дээ. Би яаж ч те мэдрэмж ингээд дотроос ч чамд өгөөд наа чин биш вэ шүү, наад зам чин буруу вэ шүү гэд чамд хэлсэн чи тэрийг ингэж ухаарч ойлгодгүй дээ. Тэгэхээр яг яах ёстой юм? Дотоод хүүхдээ харагдаж итгэлийг нь олж авах ёстой. Итгэлийг нь олж авахын тулд яг яах ёстой юм гэхээр дэвтэр гаргаж ирээд дэвтэр дээрээ за өмнөх хугацаанд алдчихсан алдаа хүмүүст байдаг шүү дээ. Магадгүй за би тэр үед тийм л юм худлаа хийлж болохгүй байсан. Би тэр үед тийм л хүнтэй найзалж болохгүй байсан. Би харин буруу хүнтэйгээ найзалж аваад би алдсан гэж боддог. Гэтэ би яг тэр хүнийг би буруу хүн гэдгийг би мэдрээдсэн байхгүй юу? Тэгтэл яг би яагаад тухайн үедээ би болоогүй юм болоо? Яагаад би заавал ингэж эцсийг нь үзэж би алдчихэж би болж байгаа юм болоо гэж боддог бодол байдэн штэ. Тэднийгаа ингэ бичих хэрэгтэй. Тэгээд мэдрэмжүүдээ сонсно. Одоо яг ямар мэдрэмж төрж байсан бэ? Яг би тэр буруу сонголтыг хийхээс өмнө надад ямар нэгэн тохио ертөнцөөс ирж ирсэн үү гэдгийг ажиглаад бодоод үзээрэй. Одоо магадгүй би буруу хүнтэй уулзах гад явж байтал гинт манай гэрээс ус алддаг ч юм уу, тэ? Аль эсвэл би буруу хин нэгэн хүнтэй харилцаа холбоо тогтоогоод байжсэн чинь гинт миний бие өвддөг ч юм уу. Бүр ингээд амар өвддөг ч юм уу, тэ? Эсвэл би ямар нэгэн уулзалтанд явах гэсэн чинь утсаа алддаг ч юм уу. Тэр болгон ямар нэгэн жижиг тохионууд байдаг. Ерөөсө хизээч юм ямар нэгэн шалтгаангүйгээр болдгоо штэ. Ард нь шалтгаан байгаа.
Тэгэхээр тэр шалтгааныг нь бодож явах нь айгүй чухал. За надад яг ийм тохио илрээд байсан шүү. Миний бие ингэж өвдөдсөн шүү. Би ингэж бүтлгүүтээд байсан шүү. Тэ надад ийм азгүй зүйл тохиолдоод байсан шүү. Тэгэхээр тэр тохионод дахиж давтагдаад эхлэх үед за би одоо зогсох хэрэгтэй юм байна. Би юусоо юу ч хийхгүй, ямар ч шийдвэр гаргахгүй би зүгээр ингэ гацчих хэрэгтэй юм байна. Би зүгээр яг тэ аль нь зөв, аль нь буруу вэ гэдгийг цаг хугацаанд найдаад үлдээчих хэрэгтэй юм байна. Би ямар ч шийдвэр гаргахгүй хэний ч араас гүйж болохгүй юм байна гэдгээ бодох нь хамгийн чухал. Гуравдах нь өнгөрснөө судлах. Өөрөөр хэлэх юм бол өнгөрсөнд хүн тодорхой хэмжээний ихтгэл үнэмшилтэй болсон байдаг да. Хин нэгэн хүн танд хэлжсэн те чи хангалтгүй ч юм уу, чи чадахгүй ч юм уу, чи аазгүй ч юм уу, чи бүр нэг аавтайгаа таарсан ээжтэйгээ адилхан ч юм уу те. Ямар нэг юм ихтгэл үнэмшлүүд байж болно шүү дээ. Бүр ингээд цаанаасаа ингээд суудсан. Тэр ихтгэл үнэмшлээ явуулах хэрэгтэй. Болиулах хэрэгтэй. Тэгээд тэргээ эерэг бодлоор засах хэрэгтэй. Одоо жишээлх юм бол энэ өөрчлөгдөх боломжтой. Би үүнийг өөрчлөх хүч чадалтай. За яг яаж өөрчлөх вэ гэхээр би ийм үйлдэлээр өөрчилж чадна. Өөр хин нэгэн хүний хувьд чи ухаан муутай гэдэг ихтгэл үнэмшил суудсан байх юм бол тэр хүн илүү их боловсролынхаа тал руу анхаардаг ч юм уу. Гэх мэтчлэн дотоод хүүхэд чинь юун дээр итгэлгүй болдог вэ? Тэрийгэ бодох хэрэгтэй. Тэгээд тэр итгэлгүй болоод байгаа зүйлийг нь засахын тулд хичээх. Тэр итгэл үнэмшилд итгэхээ болох. Тэр буруу тэ хин нэгэн хүний хэлсэн сөрөг сэтгэгдлийг зүгээр хайж сурах. Миний сүлд нь болохоор хүн яг эдгээр сөрөг зүйлсүүдийг мэдрээд эхэлж байгаа штэ. Гэтэл тэр хүн яг тэр мэдэрж байгаа мэдрэмжээрээ яг л тэр энергийн давтамж үйлчлээ ингэж өөртөө дуудаж идэг байхгүй. Одоо бүгдээрээ нэлээд сөрөг зүйлсийг сая мэдэрч эхлэе, ярилцчихлаа. Тэгвэл бид нэр аз жаргалтай амьдрмаар штэ үнэндээ тийм үстэй. Бид нэр хизээч хин нэгэн үнд чи бүтэхгүй, чи хангалтгүй, чи юм уу, чи царамтай, чи мөнгөгүй, төгрөггүй одоо тийм юм бид нэр сонсож амьдрмааргүй штэ. Тэгвэл энийгээ яг яаж өөрчлөх ёстой юм бэ гэхээр эерэг энергийн давтамж руу оруулахын тулд байгаа бүх зүйлдээ талархаад өөртөө би хангалттай, би өөртөө итгэлтэй, би өөрийгөө бүтээх чадaltaй, магадгүй би үзэсгэлэнтэй яг юу ч байж болно заяа. Гэхдээ сөрөг зүйлийг бага ашиглах, сөрөг зүйлийг бага бодох, сөрөг үгийг бага хэрэглэх зүгээр сөрөг хүмүүстэй бага байх тусам амьдрал чинь илүү аз жаргалтай болдог. Амьдрал чинь илүү аз одтой, аз жаргалтай, хайр дүүрэн яг хүслээр чинь тэр амьдрал өрнөж эхэлдэг. Тэгэхээр энэ яг хамгийн сүүлийнх нь нууц байсан. Хамгийн гол нь яг тэр дотоод хүүхэд чинь юун дээр баярлж гин, юун дээр гомдож гин вэ гэдгийг анзаарах хэрэгтэй. Тэгээд хүн өөрийнхөө дотоод мэдрэмжийг маш сайн сонсоод эхлэхээрээ хамгийн зөв замаараа явдаг. Яг энэ амьдралд яг яах гэж ирсэн утга учир шалтгаанаараа амьдрч эхэлдэг гэсэн үг. Тийм учраас дотоод мэдрэмжээ маш сайн сонсож байгаарай гэж хүсэж байна. Өөрийгөө хүндлээд мөн дээрээс нь өөрийнхөө дотоод хүүхдийг ч гэсэн мөн хүндлээд өөрийгөө аз жаргалтай байх сонголтыг хийж аваарай. Тэг бүгдээрэнд нь хайртай шүү. Маш удаан бичлэг хийсэнгүү уучлаарай утгагүй. Бүгдээрээ дараагийнхаа бичлэгийг арай хурдтайгаар үзэх болно. За баяртай. Love you guys.